Hi guys. Тэнгисэрэг дээр 2-4-7 back. Энэ удаа 4 дугаар ярина. Тэгээ 4 дугаар ярих болохоор маш тодорхой товч. Ер нь чухал сонирхолтой зүйлүүдийг ярив. За 13 дугаар дугаар эхэлсэн. Илч золоогоор тодорсон. Тэгсэн чинь Трей золоо 2 нууц бол зоонд авч явна гээд. Тэгсэн чинь хүмүүс гайхсан юу вэ Трей золоо 2 болцох байгаа юм бах та гэсэн ч үгүй ээ. Шинэ оролцогчд орж ирсэн. За эхний оролцогч маань болохоор Цэндэ 25 настай. Бүх жудочин фитнесийн багш юм бэ лээ. Тэгээ бас voice-оор орж исэн юм шиг байлээ. Тэр үеэсээ илүү юм бакмак болсон тий. Айгу хөвгөлтэй залуу байлаа. Монгол мөхөөр хичээлдэг гэж хэлээ. Тий. Тэгээ надад л айгу тийм илэн далангууд жигэл нэг жинхэнэ монгол ир хүн шиг тий. Тэгээ хээгүү гэдэг байлаа. Тэний их юм бодохгүй тий. Тий. Тэгэл инээгээл инэттэй мэрчаал тий. Ичингүүрэл тий. Трейхийн авч явсан бэ гэсэн чинь дүүлгөө 21 настай эдийн засаг инженерээр сурдаг. Бас модель охин. За чамд ямар сэтгэл төрсөн? Юу тэр нэг дээр үеийн кинон дээр гардаг нэг тийм нэг дөрүүд үүдэн штэ. Тийм. Яг нэг тийм нэг дээр үеийн царайтай гэх юм ааш юу гэх. Нэг гой монголжонгоо царайтай тий. Тий. Гой дээр үеийн тийм монголын кино мөн тоглоод бас гой царайтай охин тий. Тэг хоолоноос тийм өвөрмөц гоё юм билээ. Тий нэгч тийм нарийнхан юм эмхтэй тэг шиг өөртөө юм зогсон тий. Би бас инстаграмаар дагдаг охин амар хөөрхөн охин. Надад бол таалагдж байгаа. Тэгээд бас эхэндээ залуучууд айгүйх таалагдсан. Айгүй яриасаг илэн далангуу. Трейг баг амнаас нь үг гахах гэдсэн ч хэлээ яасан ч хэлээ. Тэгээд эхэндээ хаа залуучууд нэр ийм охин орж ирээд айгүй сонирхолтой байна те. Бүр ингээ аваа явчих чинь гэд ярьж байсан. Шартаалтай л лээ. Тэгээ ер нь бусад дугааруудыг анзаараад байхад ингээд айгүй шартай охин байна гэд яриа зарим нэг оролцогчд хэлээд байсан. Дараа нь Цэтүлэ билүүер бас ахиа болцсон. Нэг тоглоом тоглоод. Тэгээ тэрэн дээр ярьслага өгтөө Цэтүлэ бол билитэй бол явахгүй л гэж хэлээ. Били маань болохоор яг нэг жоохон step by step тэ аажмаар явах байх гэсэн найдлага байсан. Гэхдээ ингээ явандаа ингээд угаасаа Цэтүлэг хичээхгүй байгааг харсан. Тийм болохоор Били Цэтүлэ хоёр бол яалтчгүй матч болохгүй. Цэтүлээ зүгээр жоохон тоглолт тавьчих шиг байсан. Тийм жоохон бас өөрийгөө бодоод те асуултахгүйгээ бас билийг сонгосон баг. Гэтэ аль нь л бенефит байсан баг те. Нууц камерны яриануд явсан. Юу явсан бэ гэвэл ер нь бол Энкуг аягүй хөхтүүд ярьж байгаа. Дүлгөөнийг байд нар аягүй их ярьсан. Энкуг яагаад ярьж байгаа гэвэл Жион ихлүүлсэн. Жион ингээд Энкуг амар юм тухгүй байлгадаг ингээд ямар ч мэдрэмжгүй ингээ биеинд нь хүрдэг гэсэн. Ер нь энкуг хасагтаасаа гэж бодож исэн гэсэн. Тэгээ бусад охтууд ч гэсэн энкуг жоохон юм cringe нэг юм сонин юмуд гаргаад идэг гэж ярьж илээ. Тий. Гэхдээ энкиг одоо юу гэх юм хамгаалаа гэх юм бол одоо охтуудын одоо нэг гол яриад байгаа юм болохоор одоо энки өөр зорилготой ороод ирсэн гэдэг байгаа шүү дээ. Хайраа болох биш. Зүгээр ингээ од болох. Тэгээ нэг тийм сонирхолтой ороод ирсэн гэдэг шүүмжлээд байгаа байхгүй юу? Гихт шиг бусад оролцогч нар ч гэсэн ялгаагүй од болох гэж л орж ирж байгаа шүү дээ. Тийм үү? Олонний танил болно гэдгийг мэдээд орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн энкийг л нэг амар одтой зориг нөр зүгээр л тэрийг бодож исэн юм ил гаргаж ирж ярьсан. Тэд нар ч гэсэн бодож исэн юм ил гаргаж ирж ярьж байгаа шүү дээ. Тэгсний төлөө бас тэгж дайрах нь бол бас онцгой санагдсан. Ер нь бол тэгээд бүгдээрээ од олно, бүгдээрээ аз таарсан тэгээ үнэхээр хосоо олно. Тэ бүгдээрээ л камерны өмнө дүр хэсгэл явж байгаа шүү дээ. Тийм болохоор бас гэтээс нүг хамаагүй бие минь хүрдэг гэдэг нь бас тэрийг хараагүй ч гэсэн бас үнэн л ах тий. Хамаагүй тэгж бие минь нь хүрэх бол угаасаа муухай л та. Юу орой хол болсон. Орой холн дээр бөөндөө уулзсан. Тэгсэн чинь тод дүлгэн хоёр бие биенийгаа танд юм элэ. Найзууд гэсэн. Гэхдээ нэвтрүүлэгт орохоос өмнө бит хоёрын дундаас нэг юм болсон жоох юм beef meat болсон гэж дүлгэн ярьж ирсэн. Тод бол нэг юм хэлээгүй те. Тод зүгээр hi baby л гэтгсэн те. Тийм. Бит хоёр ингээл амар тэнэг юмнаас болоод яасан маасан бараг л муудалцсан гэд тэгж ярьж байгаа бол зүгээр л энгийн л найзууд юм байл шүү те. Ер нь цаашдын дугаар дээр тэр мэдэгдэн. Тийм зүгээр энгийн найзууд үжилснийг уцраггүй бит хоёр өстөнөр бараг л бие бинийг үздэггүй шахаад. Тийм. Гэхдээ би бол анхны сэтгэл тэгж бод. Заавал тод ингээд орж ирсэн жоох юм шок маягийн хараадсан аахгүй. Ядчихт хайртай залууг болцоонд ороод ирсэн тий. Тэгээд за энэ хоёр юу жоох нэг
бифтэй юм байна да, хэцүүхэн байх юм байна да гэсэн чинь дараагийн дугаарууд дээр ер нь бол жоох юм боловсруулаад байгаа юм шиг тий. Тий зүгээр л яг үндэ дотны найзууд гэхдээ зүгээр эсвэл нүунийг тэрийгээ бусдад ил болохгүй. Тий бусдад ил болохгүй зүгээр нэвтрүүлгийн төлөө зүгээр ингээд дандгүй юм шиг хальж үзэлээд тийм сони юм болсон. Гэтэ надаа юу сонь санагдаж байна. Яагаад тэгж жүжиглэж байгаа юм бол эсвэл үнэхээр бас тим амар сайн зүгээр нэг танилын найдууд ч юм уу. Зүгээр л тийм тактик, стратегийн юм явж байгаа. Бас уу. Нөгөө үедээ бас нөөцргүй сайн найзууд гэдэг мэддэггүйгээр одоо би биенээс мэдээлэл авдаг ч юм уу. Иймэрхүү тактик юм байж болно шүү дээ. Одоо ч хоёулаа найзууд байж байгаа. Хоёулаа орчлоо шүү дээ. Тэнгүүд хоёулаа би бинийгээ танихгүй юм шиг байх юм бол жив дээр ашигтай байхгүй. Яг тэгвэл надад дургүй хүн чамд намайг муулаад ярьдаг ч юм уу. Эсвэл чамд дургүй хүн чамайг надад муулаа ярих юм бол хоёулаа тэр зам тэгж ижилээ шүү гэдээ бас нэг ашигтай юмуд байх байхгүй. Эсвэл юу гэдэг тийм нэг юм хор найруулах дээр бол тэгэл танихгүй байж байгаа л найруулсан дээр шүү дээ. Зүүнээс тэндээ чинь бүр дундаа орцсон. Маргааш алин танд болцох вэ гэсэн. Айгүй өөртөө итгэлтэй инээдтэй залуу байсан. Ер нь хөвгүүд дунд бас нэг тийм залуу ороод ирсэн надад айгүй таалагдсан. Эхний дугаарыг нүг хинтээ айгүй ядлахсан бац юм блэ. Цэгээл бас нүү бак манай. Тэр чинь бол тийм амар фаны байгаад шүү. Тэр чинь фаны байгаагүй яг тийм амар төв байгаад. Өгж байгаа тийм нөгөө нэг юу мэдрэмж нь айгүй тийм тайван дүлгөөхөн тий. Энэ цэндээс жоохон тийм ба ихтэй ийм инээдтэй гэх юм. Тэгээ явандаас манахнаас бас тий шүүмжлэл авнаа олон юм гэдэг. Оройн секси данс болсон. Тэрэн дээр айгүй халуухан байсан. Хамгийн инээдтэй надад цэндээ байсан. Ингээд тийм. Бурхан орж ирэл нөгөө юунийхээ позыг аваал. Тэгээ золоогийн чихэн дээр очиод амсгацсан. Тэр бүр үнэхээр саваа. Тэр юу татаа айцтэй. Гэтэ хөөрхөн яалтчгүй аюу сандарсан байна. Яа сэрлийн хөдөлгчгөл үзсэн л шүү дээ. Нөгөө ихний оройн орж ирээ шууд тийм юм гэхээр бас жоохон сандарсан баг тий. Гэхдээ ер нь одоо шинэ оролцогч гэдэг утгаараа ихний оройноос ер нь ихнийхээ өдрөөс авахуулаад жоохон илүү нэг тийм экстра байх хэрэгтэй л байна та тий. Шууд нүрийг хагарсан. Тий ерөнхийдөө нэг жоохон тийм more energy юу гэдэг лээ. More footwork. Тийм more energy нэг жоохон тийм экстра байхгүй бол бас хасагдах эрсдэлтэй л тий. За тэгээд бас тэрний дараа бас нууц камерууд яваад цэдүүлээ нөө манай шинэ охинтой бас ярьж ийсэн. Тэгсэн чинь уулийн хажуугаар нь цэдүүлээ мөргөд зүргээл хасаг санаад байна манад байна. Яг үндэ надтай яриач гарьяа л гэсэн. Тий бас өдөөд байгаа хөх тий. Тэгэхээр уулаа цэдүүлээ хоёроос бас нэг багаар ингэж явж байгаа нэвтрүүлгийн туршид харагдана одоо яригдана. Тий. За тэгээд дараа 14 дугаар дугаар болж байгаа. Тэмцээн бас болсон хосуудын дунд. Тий. Тэгээд тэрэн дээр цэдүүлээ живэн хоёр ялаад хүссэн хүнээ болзоонд авч явах болсон. Тэгээд мэдээж цэдүүлээ уулыг авч авсан. Тэгээд живэн болохоор трейийг сонгосон. Сонгосон шалтгаанд болохоор зүгээр л трейд ингээд талархаад тий өөртөө өөх тусалтай ингээд хань болдог гэд авч явсан байлээ. Тэрнээс бол живэнд одоо ямар ч сонголт байхгүй болсон байлээ. Энки гэдэг энкийнхээс бүр ингээд нөө гэдэг болсон. Тэгээ тэр ингээд болзоон зүгээр дабл дейт. Тэр аягүй сонир болоо явцсан тий. Уг нэгэ тусна ингээ болзоо хийгээд энэ одоо тэр хоёр ч хоорондоо юу ярих нүм ярих нү. Тэр мэрийг гаргасан бол сонирхолтой байсан байхгүй. Тийм. Гэхдээ цэдүүлээ юу уулын хоёрыг гоё хийсэн шүү дээ. Ингээл титаник ярьж маргаал тий. Ингээд цэдүүлээ нөгөө байгаагаас илүү юм төлөв даруухан ч юм жоох хичмгүүр ичсэн. Ингээд яг ингээ нөгөө сайн хүнд айгүй өөр болчт юм билээ тий. Маацсан. Ингээ нүд нүдээр харцсан ингээ нэг шал өөр болчихсон. Нэг жоох сандарч мандраацс ч юм уу тий. Тэнгүүд уулаа тэрийг нас ажиглаад ингээд өхөрдөж байгаа юм шиг нэг. Харин ер нь бол тэгээдсэн шүү. Ер нь тэр хоёрын дунд ингээ хөөхөн байсан тий. Аль нэг жоохон хүүхэд болсон юм шиг л харагдсан. Тэгээд л бас уулаа тэгээд чи одоо нэг броморо гэхгүй шүү. Тийм. Тэгээ яхаа нэг октода бромо гингүүд нүүдэлж ойлгохгүй энэ тоглоод байна даа л гэх тий. Тэгээ ерөөхдөө ингээд яаж утсан одоо юу гэдэг өөрт нь ингээд сонирхол одоо нэг охин ингээд өөрт нь нэг бандад сонирхолтой байж хат өөдөөс нь өө андаа юу вэ гэдэг юм. Юу вэ л гэж бодно шүү дээ. За. Наа шууд фрэнд зонд болчлаа л гэж бодсон шүү. Эсвэл өдөөд байгаа юм яагаад байгаа нь мэддэхгүй нэг ойлгомжгүй л шүү дээ. Тэг яг зүгээр охтууд болгондоо тэгж харцдаг байгаа байхгүй зүтгэлээ яг үнэндээ. Тэгээд яг тэр болзон дээр болохоор ингээд шал өөр байгаа те ингээд бас нэг өөрийнхөө нэг юм
дотоод бас нэг тийм мэдрэмжийг ингээ илэрхийлээд тэгсэн чинь уйлаа тэрийг шууд барьж аваад промро гэдгээ байлгаа шуудад ингээ жоохон чиглэл өгöd. Тийм. Гэтэ ер нь уулаатай байхдаа ер нь л тиймэрхүү болчихдээ. Тэг ер нь бол гоё байлаа. Тэг ерөөдөөс гоё харагчлаа. Тэг хасаа үзүүд бол бас яасан бол гэдгийг сонирн байна. Хасаа юу гэж бодсон бол мэдгүй хасаа. Гэтэ яг үндэ штэ тэ хасааг болуулаад тэр 100% байсан гэж бодохгүй л. Бас дотроо өөр охтууд бодож л байсан баг. Тэр ус асах дээр золоог очил үнсэн гэж бодлоо. Нэр тийш. Уул яг тэр ус асгаснаа. Тэр нэрийг бүр гацсан юм болоо. Тэр бүр сонирхолтой байгаа юм зү. Тэгэхээр панелистуудын бас хэлсэн шүү дээ. Хасаа угаасаа золоод жоохтой ясан тэгээд тоогдохгүй. Тэгээ уулаа нүуний авах шүлгэн нь уяраад гинэн болохоор тэгээд явцсан болов гэж би бодож байгаа шүү дээ. Бас нэр тийм байх шүү. Би уулаач өөрөө хэлсэн шүү дээ ингээ эрэхтөө нэг амархан итгэдэг. Яг би гинэн үнэн тэг бинийхээ засч чадахгүй гэж өөрөө тэгсэн аахгүй юу. Энэ өдөр нүуний захиа бичлэлтэй орой байсан. Тэгээд нууц камерын дээр охтууд ч хов батсан, залуучууд ч хов батсан гэл би нэг чи хинд бичих чинь чи яах чинь гэж чинь. Тэгсэн чинь ингээд цэдүүлээ цэндээс асуусан байхгүй. За буруу хинд бичих чинь чинь цэндээ хэлэхгүй л. Ер нь бол хэлээд дими баха. Би юу ч хэлчихэд ингээд хэлээ тий. Юу цэндээч болохоор ерөнхийдөө гол зорилго нь бол тийм шиг байлаа шүү дээ. Бас нэг амар олон дугаар явна гэж бас өөрийгөө төсөөлөөгүй. Тэнгүүд орж ирээд шоуг самарна гэсэн нэг тийм яриадсан шүү дээ. Ер нь самрах гэж орж ирсэн ингээл тий. Хосуудыг салах гэж орж ирсэн. Ерөнхийдөө бас нэг тийм хүмүүс үзэгчдийн төсөөлөөгүй юм хийн гэсэн тийм төлөвлөлөөтэй байсан юм шиг байлаа. Тэгээд ерөнхийдөө бас бусдад нэг өөрийнхөө одоо үйл тий хөдөлгөөн бодож байгаа юмудаас жоохон нууцлаг байлгаад тий тэгж амсан гэсэн. Тий. Тэгтээ бас нэг тийм муухагаар байхгүй инээж хөөрөл тий. Тий инээж хөөрөл тий. Тутаас болохоор дүлгөө маань болохоор инкид бас жоохон сонирхолтой байгаа юм шиг байна лээ. Тий тэр хоёрын дунд бас нэг жижиг сажиг юм бол анзаарагдаад байна. Тий тэр хоёр чинь ихтэй нүг яриа айгу сайн нийлдэг. Гоё яриа нөө спорт морт ярьдаг гэсэн. Гэтээ сүүлийн дугааруудаар дүлгөн бол тэгсэн чинь ямар ч тийм хайр романсын харилцаа инкүүтэй байхгүй тий. Инки яаж чад байд юм бол тий ямар ч. Уг нь бол одоо тэр чинь ингээд эмэгтэйчүүдийн хүсэдээс нь өндөр залуу юм уу? Бас тэгээд дажгүй би хаад байна уу байна. Тэгээд юу нь болохоо хэлчих юм. Тэгээд яриа л болохоо хэлчих юм. Яриа нь болохоо яваад идэв. Нөгөө яриаг нь кринж минж гэж бас могоо асуулт явагдсан. Тэр бас юм байсан шүү. Могоо асуулт явагдахтаа бүр жинхэнэ могоо орж ирсэн. Тэр бүр ёо бас ливгүй л дээ. Ливгүй байсан. Гэхдээ тэр чинь нөгөө сургалттай могоо болохоор би бас гайвуулах гэж бодсон. Гэхдээ одоо сургалттай байлаа ч гэсэн одоо адгуус амтэн чинь бол юу н тааварлах аргагүй байхгүй. Тийм. Гэхдээ могоо гайгүй л. Тэр хоргуул могоолох л та. Гэхдээ хоргуу могоо ч гэсэн амар хаацсан шүү дээ. Тийм. Тэгээ зэйтүүлээ бүр могооноос амар нэг ч аваагүй тэр могооны асуултыг тэгээ хүмүүс нөгөө бас анзаараад зэйтүүлээ төрхөө өгөхгүй лээ тий. Тэрэн дээр бас амар дай явсан те ер нь. Амар дай явсан. Миний анзаарсан дайнаар болохоор нацаг биелээ хоёр байсан. Тий. Энкүүтэй бас аюухтай амар байсан. Тийм ууляатай. Тий. Тэгээ тэр жоохон хагарахтуулах шиг болсон. Тэг ер нь бол за тэгчихэж байгаа юм уу? Ер нь бол тэгэл араанда 100 тэг нэг араанда 100 одоо энки чинь бас тэр хэнийг нацгийг бас тэр нөө бэлтгэл хийдгүй юм шиг харагдаад худлаа юм шиг байсан гэдэг тий. Худраад байдаг гэдэг. Тэгсэн чинь нацг нь бас тэрийг жоохон хүн дээр хүлээж аваад яатсан юм шиг лээ. Дараа нь айгу олон юм яриадсэн гэдэг инки ярилцлаган дээр хэлчихлээ. Тийм. Тэр нь бол их очоогүй тий. Ер нь бол бус дээр нь бол их очоогүй тий. За тэгээд могоо асуулт явуулсны дараа мэдээж нөгөө тэмцээний ялагчийг тодруулсан байгаа. Тэгэхээр нөгөө нэг секси дэнс тэмцээний ялагчд орж ирсэн юм байлээ. Тийш нэр. Тэгээд дацаг золоо уулаа 3 хамгийн их оноотойгоор төлсөн. За тэгээд энэ гуравт ямар шагнал өгсөн бэ гэвэл нууц өрөөрөө хайта баяр орох. Тэгээ бас уцаар ярих шагнал өгсөн байлээ. Тэгсэн. Золоо тэр шагналыг. Тийм золоо тэр шагналыг авсан. Тэгээд золоо тэр шагналыг айгүй хөөрхөн биелээд өгсөн. Биелийг охинтойгоо яриасаа чин шагналыг хүртэх ёстой гэдэг айгүй хөөрхөн өгсөн те. Тэр бол бас амар юу лаг үйлдэл хийж байгаа шүү дээ золоо. Гэхдээ надаа ингээд золоо яа чин бүгднтэй айгүй гоё идэг. Бүгднтэй өөрийгөө айгүй гоё ойлголцуулж чаддаг. Ер нь айгүй тийм хүмүүсийн тийм хайртай оролцогч санагддаг. Ер нь бол золоо багтаж хэлэхэд бол яг хаана яаж өөрийгөө бие авч явах вэ те нэг их юмсэг те эмхтэлэг
Тэр чанар нь бол биширмэр л юм бэл. Тийм тэгээ маазрах үедээ маазарчин. Тэгээд бас хүнийг айгу боддог байгаа хгүй тий. Тэрийг бас өөртөө ингээл хадгалаад ярил ярина шүү дээ. Тэгээ тэр үйлдэлээр бол оноо авсан. Айгу их оноо авсан. Тэгээ мэдээж нацаг өөрийнхөө юу эрхийг идлээд өөрийг нь авч явна гэдгийг мэдчихсэн. Тэгэхээр бас айгу ухаалаг байгаа байхгүй тий. Тийм болохоор тэгсэн шүү дээ. Уусаа өнөө өрөө явна уулаа чи тэгээ дараа нь сонгоорой заяа. Тэгээ нацаг аяга өөрхөн золог өргөд явсан байгаа. Тэр хоёрын хайдаа бол ойлгомжтой маш харанхуй байсан. Тий, ер нь халуухан байсан, харанхуй байсан. Тий, харуулахгүй байсан камерын дээр ямар ч сан тэр өсөлцээд тэгээд нэгэн болсон баха. Золоо тэгээд нацгийг дээр нь мордоол тэгээд камер халуулсан да тий. Тэгэл дус. Тэгээ маргааш нь тэр хоёр жоо happy байсан тий. Тэгээ ер нь бол happy биний хадлаар аяа гоё л ах шиг шүү дээ. Тэгээд хараа нөө нэг тохиолдсон хэцүү явдал гэдэг нэг юм болсон шүү дээ. За зүгээр яадаг ч байсан нэг тийм хэцүү болсон зүйлүүдээ ярьсан байхгүй тий хаваалцаад. Тэр бол бас нэгийг бодогдуулсан бас тийм хэсэг явсан тий. Тэрийг бол үзэгчнэр өөрсдөө та үзээд яг ингээд өөрсдийнх нь амнаас тий дотроо дүгнэлт хийгээд явсан нэрх битээрээс тий хүмүүсийн зовлон яриач яах. Цэдүүлээд тод хоёрын нууц ирэх харсан. Тэр нэрээ юу болоо явчих тамхины өрөөрөө тод уйлж муулаад цэдүүлээ харагдаж барагдаж тэр юу болоод байгаа бэ? Тэгээ тод ингээд чи ингээд бусад хүмүүс айжууд өөр миний айжууд өөр байна гэвлээд байсан. Тэгээ одоо намайг уйлж байгааг дахиад л хүмүүст ярих уу гэд цэдүүлээ хайшин тодыг хүн болгонд яриа яваад дим. Ер нь бол цэдүүлээ хороо найруулгаараа явж л байгаа л та. Гэтэ тодын талаараа юугаа ярьсан бол сайн мэдэхгүй байна. Тэр бол бүр ингээд бүр гайхаад юу болчихоо гэх. Би бас гайхсан. Би эсвэл ингээд энэ хоёр нууцаар болцоод байна уу гэж бодохоор үгүй. Тий одоо би болохоор ингэж бодох одоо нөө нэг зэдүүлээ магадгүй тэр шинээр орж ирсэн дүлгүүн мөлгөнтэй бас нэг жоохон дотн байсан чинь нууцаар тэр хоёр одоо нууцаар тод зэдүүлээ яг үндэ ингээд жоохон эрхэл маягийн юм явж байгаад тэгээ жоохон гомдоод уйлчөө гэж бодсон чинь яриан дээрээс сонсонгууд шал өөр юмны талаар болоо явчих жоох тийм. Ер нь л ингээд тодын талаар ярьж байгаа зүйл нь таалагдахгүй болоод тод үнэхээр ингээ уур нь хүрээд ингээд уйлаад хэлсэн юм шиг л надад санагдсан. Тод трей хоёр чи ер нь зүү орох завсаргүй сайн шүү дээ. Сэтгүүлээ чинь тэгээ тамхины өрөөнөөс буцаж одоо тэр вил рүү орж ихтэй хүртэл царай нь ингээ жоохон цонхгор болсон гайхаад ингээ жоохон гайхшралтай. Тэгэхээр би ингэж бодсон. Зэдүүлээ ямар нэгэн одоо тийм тэр хоёрын хооронд болсон зүйлийг хин нэгэнд яриад тэр болсон зүйлийг нь одоо юу гэдэг нь трейн чихэнд эсвэл тодын чихэнд хүрээд тэгээд тэр нь үнэхээр таалагдаагүй болохоор тэгээд дургуйслаа илэрхийлээд тэгээд жоохон зэдүүлээ бандалтанд орсон баг. Тийм. Яг юу ярьсныг бол мэдэхгүй гэхдээ л айгүй сонирхолтой байсан. Яадаг ч гэсэн бол хальт мэлт сонсоход бол яадаг ч гэсэн тэр хоёрын гол романс байхгүй юм байна. Тийм байхгүй. Зүгээр л ингээ маазралттай. Тэгтээ ингээд зэдүүлээ жоохон хэтрүүлээ тодыг ярьцлаа юм байна тий. Уг нь боломж байсан баг зэдүүлээд. Гэтэ тэрийгээ өөрөө саботаж хийчих болсон. Одоо өөрийн тэргээ сүйтгэж хийчих болсон. Тий зэдүүлээ нэг хичээгээгүй шүү дээ бас. Тий. Зүгээр ингээл яах нү их нү гэж харж исэн л ах тий. Дараа чи өдөр бүгдээрээ захиагаар эхлүүлсэн. Тэгээд цэндмаа нийлж болсон шинэ оролцогч маань орж ирээд тэгээд шинэ оролцогч яг уу захиагүй байсан. Өөрөө болохоор захиагаа жиунд бичлээ. Тэгээ жиун ч гэсэн хэлжсэн цэнд юу айгүй хөөрхөн ааштай айгүй хөөрхөн яриатай байна байлээ. Ирж исэн. Тэгэхээр цэнд бас жоохон таалагдсан юм шиг байлээ. Бас наттай ижлэх юм те нэг тиймэрхүү юм бас яриад. Тий, хоёлаа яриасан байх. Хоёлаад яриасаг тэгээд фаны хөгжилтэй сансан бодсноо тэгээд хамаагүй хэлцдэг. Тий. Тэгээ өрн бас нацагт өгсөн. Яагаад өгсөн бэ гэвэл зүгээр ингээ нацагт хэлмээрээс өмнөдөө хэлсэн ч илүү юу гэхээ. Тэр хоёр чинь гэхдээ бас өмнөх өдөр нь усан бяцхан дотор үсэлцээ нэрээ агаар магаар солилцоо ийцэн шүү. Тийш нэр би тэгж агаар солилцож болно гэж биддэг ус. Би зүгээр ингээ амаа хангалуул гахаж өгөх юм бахаж боддог гэсэн. Нэр дэсэж чинь солилцчихдээ юм байлгүй. Тэгээ амьд гарсан ш тэр чинь. Ялсан ш. Ялсан тий. Тэгээд цэдүүлээс 2 захиа авсан. Тий. Тэр нь болохоор Жиун тэгээ Били. Тий, Били. Билис нь гэхдээ захиа өгчөнгүүтээ захиа өгсөнд харамсчлаа гэдэг үст. Яг л зөөрүүл захиа авах учраас. Жиун болохоор зүгээр л талархал илэрхийлээ тий. Бас тэр хоёроос хоорондоо аягүй их тийм яриа өрнүүлд юм шиг үлээ. Цэдүүлээч гэсэн бас ингээд нэг зөвлөгөө мөглөө өгдөг байсан юм шиг үлээ. Тэр өдөр гоё тэд нар тоглоом тоглосон.
paintball юуны дуртай спорт. За тэгсэж заяа ингээд тэр ингээд хувцаа ингээд яажсэн чинь би л наа чи нэг хүн юм ярих гадах шиг байна гэсэн чинь бүгдээр ингээд тэр хүнээр шууд өөдөж багаатай л за сайн мэцхэн уу шинэ оролцогч тараараа гэлсэн. Тэр ихтэй надад айгу сонирхолтой байсан. Тийм надад болох тэр нэг сайн солонгос нэвтрүүлэг шиг л болоо явцсан. Яг хөөргөө ингээд нэвтрүүлэхээ жоохон өөрчлөх гээд шин ороод ирж байгаа надад айгу хөөрх харагдсан. Чамд бол жоохон кринж санагдсан. Мэдгүй надад нэг жоохон кринж тэгээ нэг сайн солонгос нэвтрүүлэг шиг нэг тэгдэж штэ ингээл нэг юм солонгос нэвтрүүлэг дээр ингээл нэг гинт ингээл гэсэн чи ингээл тэр ингээл вау гэдэг энэ төр гэж мэгэл тэгсэн ингээл царайг нь олон дахин давтаж харуулж борлоо. Нэг тэгж байгаа шиг санагдаж байна. Тэгээ оролцогчийг бол яалтчгүй тэгэж танилцуулах нь аюу гоё ясаа. Шинэ оролцогч аюу гоё залуу тий. Залуу нь бол яалтчгүй бүр вау гэмээр залуу. Тий. За тэгээ залуу олимпийн тамирчин тэгснээ сүүлийн мастер 20 настай. 20 настай тэгээ амар тамир гэдэг. Өндөр тий. Бас царайлаг юм билий тий. Тий, тэр залуу нь бол үнэхээр тасарсан залуу болчихсон үү. Тэгэл тэр залуу орж ирэл живүүний нүд зүгээр гэрэлтэй. Тэнгэр дээр дисцээ явчихсан. Манай шүү шаал өөр юм болоо. Зүгээр ичгүүрэл инээгээл тий. Зүгээр инээдээ барьж ядаал celebrity crush нь ороод ирчлээ гэсэн үг. Тэгсэн чинь бүр яг тэр залуу живүүнийг хосороо сонгосон шүү дээ. Тэгээд живүүн тэр өдөржингөө юу баярлсан баха. За тэгээд тэр эд чинь тоглоомоо дуусгаад бийжсэн чинь Билли зөндөө хоёр ялаад тугаан ингэ барьжсэн чи араас нь тас гэл. Тэрээс ратата. Тэрээс ихтэй өрөө зэндийг өрөө амар өрөвцсөн. Өөрхөө. Хажууд эргэж хараад гэдгийгсэн. Бүхсрүү хит одоо бодсон тэр. Амар хит мэдгүй их бууцсан юм шиг л амар өвдсөн гэсэн. Тий, тэр юм нэр өмдгийв. Тэгээд дээрээс нь охиноо булаалгацсан. Тэгсэн. Тэгээд шинэ оролцогч маань орж ирсэн байгаа. Хоёр дахь залуу. За тэрийг минь Буйна гэдэг 23 настай санхүүгээр сурдаг. Бас хажуугаар нь спорт чинь хөл бөмбөгчин Монголын шигшээ тоглодог байсан гэсэн. Тэгээд давхар бас модель хийдэг гэсэн. Ер нь юм хийдэг. Юмны хоббитой залуу байлээ. Тий, бас зөв нүдтэй мөлий тий. Ер нь аягүй зөв царай. Нүд хөмсөг инээдрэн бас ер нь өрмөц. Тий. Акул шиг л. Тий, акул шиг, яг акул шиг харагдав. Тэгээ биелийг хосороо сонгосон. Тэрэн дээрээс хөөхөн биелийн ингээ гоё инээгээд ичингүүрээд тэг ингээд шинэ орж ирж байгаа оролцогч ингээд болзоонд авч явж байгаа ихэнх биелийг бас баярлсан баха. Тэг тэгсэн. Гэтэ юу хүүхдтэй гэдгийг мэдчихэд таалагддаг юм шиг байлээ. Яг л ярьсан дээр хүүхдтэй гэдгийг хүүхдтэй юм байлаа. Тэгээд яг яахаа мэдэхгүй байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө шууд тэрийг мэдчихэл дургуутсан юм шиг үлээ. Харин тий уул нэг хөөрхөнтэй тэр хоёр. Ууганд ажгүй. Хоёулаа стилист нүг модель юуны загварын салбарт ажилладаг болохоор ер нь айгүй хөөрхөн л харагдах байсан надад бол. Ер нь chemistry сайтай байсан шүү дээ. Тий. Хөвгүүдийн дунд гар барилтаа явсан. Охтуудын дунд планк барилт явсан. За хөвгүүдийн гар барилтын дараа мэдээж бана цэндээ ялсан. Би ялсан. Би яцлаа гэх. Тэр ихтэй хөөрхөн байсан. Өөр ингээ баярлаад байсан тий. Юу Буйнаас айгүй шартай байсан. Айгүй шүрмслэг тий. Энкубанаас айгүй шүрмслэг байсан. Энки угаасаа тэхгүй болоод болохгүй л тээ. Ерөнхийдөө бас нэг тэр чинь тэний хүн биш мэдж байгаа шүү дээ. Хасалт явагдах юм бол бас би хасагдаж магадгүй болсоо тэгэхээр бас өөрийгөө охтуудад харуулахгүй болохгүй гэдэг. За тэгээ планк барилтан дээр охтуудаас дүлгөө маань хоцсон. Дараа нөгөө нэг энэ эдийн нууц камерт уулын залуу хоёрын ярьж байгааг нь сонсгдсон. Ер нь ингээ булхаан явцсан. Айгу шартай охин байна гэж ярьсан. Ингээд бүсэн доошоо болоод байсан яасан ч гинөө. Зүв барихгүй байсан ч гинөө. Нууц камерт бас цэндэг ярьсан. Тэгээд захиа аваагүй те охтуудтай ингээ маачлаагүй ер нь гिचүүд чинь гэж хүүгүүд хоорондоо жоох ярьж исэн. Тэг хаалга малгай хааж ирэл гэж яриад л тийм. Тэг цэндээс өөрөө тэгэж жоох хэцүү өдөр байна өдрэн те. Захиа аваагүй дээрэс нь охиноо ингээ булгаалгацсан гэл те. Гэхдээ яг цэндээ маань гар байлаан дээр ингээд хожоод хайдавай орох ирэх авсан. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд хэнийг сонгосон бэ гэсэн чинь Тодыг сонгосон. Би бол айгүй гайхсан. Тийм манай про тэрэн дээр нэг жаахан амар том алдаа гаргачих шиг санагдсан. Тодыг заавж орж байгаа болол ядаж эхлээд нэг ямар нэгэн одоо сэжүүртэй болол бас ингээ урьж болно шүү дээ. Ерөнхийдөө Батарааны цуг орно гэдгийг мэдж байгаа хүн л ер нь урьсан дээр шүү дээ тий. Тэгээд дараа нь цэндээ дараа нь ярих та болохоор ингээд
Би угаасаа албаар тодыг тэгж дуудсан. Би албаар тодыг дуудсан. Яг л би энэ хосуудыг анзаарсан. Тэгээд ингээд энэ хосуудаас юу н салгана гэж ярьжсэн. Тэрийг тэгээ бүр нөгөө залуучуудаас сууж захтай ярьж байгаа. Яаж байгаа юм бэ? Тэр чи одоо тэгэл манан чин базаж аваад энэ гэсэн. Манан чин чамайг оруулахгүй шүү дээ. Тийм, манан бол зүгээр барьж аваад пад гэж бай гэлдэг шүү дээ. Тэр эд чи оройн тойргоор аим шиг ярьсан. Тийм. Вилас сүнстэй гэж илээ. Ер нь шүү дээ миний ингээд сонсноо Бали угаасаа сүнстэй заяа. Тэгээд эхний дугаар дээр ч гэсэн сүнс ярьж исэн охтын өрөөнд. Тэгээ энэ дугаар дээр ч гэсэн охтын өрөөнд сүнс байна. Амар. Би бол итгэдэг. Би ингээд өөрөө бас сүнсэнд даруулсан. Гэхдээ би цэндэж тэгж амар сүнс бол харж байгаагүй. Цэндэж бүр амар хийсэн. Үгүй надад болохоор зүгээр л нэг тийм сонин зүгээр нэг баахан худлаа яриануд л явсан. Тэгээд үгүй худлаа яриануд амар их явсан. Тэнгүүтээ зүгээр амар тийм танил нэг тийм арга яваад байсан. Зүгээр нэг тийм байшин сүмстэй өнөдр гэлтэй нэг юм октоодыг айлгаал тэгэл шүн орой болсон. Нэг жоохон гитэж мэтэлтэй нэгнийхээ өрөөрөө орж янз бүр хийх гээд хотлоо нэг айдсын тийм яриад энэ бас нэг таньдаг арга явж илээ. Гэхдээ тэр чинь тэгээд бодиттой байдлаар нь хараад үзэх юм бол тэр чинь шал өөр юм орчинд очиж цагийн зөрүүтэй газар очиж байгаа. Тэгээд орчин нөхцөл байдал одоо нүд аюу чиглэг агаар магаар тиймэрхүү зүйлсүүд чинь бас одоо юу гэдгийг тархинд жоохон нэг юм хөөлд өгдөг ч юм уу нэг тиймэрхүү бас нөлөө үзүүлж болох. Тэр чинь бас нөө тогсоо загваа бас зураг авалт хийж байгаа. Тэгээд тэр чинь бас нөө далайн төвчнөөс дээр үү доор үү гэдгээс янзаар одоо юу гэдгийг нөлөөлөд идэж ууж байгаа хоол унднаас жахуулаад тэгээд ерөнхийдөө бас нэг тийм hallucination нэтэр орж ирэх ч юм уу тийм бол байгалах. Гэхдээ ер нь л Бали сүнслэг айгуу шашинлаг байна гэсэн. Би нэг тийм амар сүнс мүс нэтэр юм аим шиг юм итгэдэг болохоор Бали явж байгаа л мэдрээ та. Тэгээд тэрийг спонсорлоод явуулаад өгөөрэй. Золоо уйлаад ирсэн чи нэрээ цэдүүлээс хасаагийн талаар сонссноо гэдээсэн. Юу гэж ирсэн бол? Тэр юу нэр яриадсэн? Харин тийм. Золоо тэгэдсэн шүү дээ. Хасаагийн талаар нэг юм сонссон, чи сонссноо гэл тэ. Тэр юу ярьсан бол? Сонирхолтой. Хасаагийн нуус төлөвлөгөөг цэдүүлээ ярьж өгсөн баха. Хасаа ямар плантай байсан? Тэр нь хасаа яг ингээд дотроо юу бодсон байсан юм. Ойлаатай ер нь яагаад яана гэж бодсон байсан гэдэг тийм мэл ярьсан баг. Магадгүй те. Тэрийг нэг яриулаачгүй тэр хоёр хоорондоо шинэлтэй байсан те. Ерөөсөө сонсогдохгүй байсан. Цэнд маань дахиад илч болсон. Дүлгөөний бас юуг ин шагналын гардуулсан. Тэр нь болохоор ийм гар урал керамик хийх байсан. Тэгсэн чинь эмгтээчүүдээс сунгасан. Йоо яагаад Дүлгөө хүртлэгс яагаад эмгтээчүүдээс ийм олон залуучууд тэгээд дөнгөж орж ирж байгаа шинэ оролцогч тий бро тэр чинь ингээд шинэ хүмүүс ороод ирсэн байна. Ингээ гоё юм хийлээ. Эмгтээ эрэгтэйг салгаа гоё юм хийлээ л дээ. Тэр чинь сайн найзуудын нэвтрүүлэг шиг юм болоо явж байгаа. Тэгснээ дүлгөөний сонгож байгаа хүн нь бүр ингээд угаасаа л найзууд байсан хүнтэйгээ ингээ яваа тий. Тэгснээ тэр хоёрыг бас ингээ амар зүзгэлж ярьж байгаа тэр буйнагээ залуудаа ингээд гоё танилцлаа баг их гэсэн шахуул залуу байсан л шүү. Тий, дүлгөө маань болохоор ярихдаа саяхан танилцсан юу хөө яриатай юм билээ гэсэн чинь буйнаа болохоор өөрөө ярьслаа хөхтөө. Дүлгөөний мэдээ таньдаг. Тэгээ угаасаа оролцогч нарын яриан дээр ч гэсэн ер нь ил болчих шүү дээ. X-үд байсан байна гэсэн шиг байлээгээд. Тий. Тэнгүүд охтууд маань бас тэгээд лээ. Эсвэл нөгөө бусад оролцогч маань дүлгөөнийг худлаа яриад байна гэдэлээ. Ерөнхийдөө бас камер дээр ч худлаа яриад тэр хоёр ч гэсэн нийлээд худлаа ярьдаг юм бэл. Угаасаа тэр нөгөө билетэн ч гэсэн угаасаа үннийг хэлсэн шүү дээ. 0-д ороод хаалгаж хожлоод ингээд юу ярьж байгааг мэддэхгүй ингээд алга болчихдгоо гэд. Тэгээ 0-д ороод угаасаа ойлгомжтой тэр чинь ингээд бүх болж байгаа юмыг тод нь ярьж өгч байгаа. Ер нь хиндээ боломжтой бай. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл ингээд нэвтрүүлгийн төгсгөл хүртэл байхын тулд ер нь яавал дээр вэ гэдэг тийм биендээ зөвлөгөөг л аягүй өгсөн баг. Тийм ер нь золоо уулаа биелэг гур бол хэлж илээ. Энэ хоёрын талаар тий. Хотыг бас нэг залуу үер хийчихсэн гэсэн. Тэр бас аягүй бас нэг тийм мистерис юм болоо явцсан. Хин бэ? Тэр бол цэнд маань нэг шударга байх гээд тэгж ярьсан байж магадгүй заяа. Шинэ хоёр залуугийн нэг юм өгөхлөр арай түргэтчээд байгаа. Тэгтээ магадгүй. Бас магадгүй нэг
дүлгөөнтөө X байсан юм чинь бас тодтой найзууд байсан л таарна шүү дээ. Тийм тодыг таарч ирсэн л гэж байна. Гэтэ шууд орцсон үерхий гэдэг тэгэхээр ч сонир биш үү? Бас нэг тактик юм л байна. Тактик гэж болно те. Тэгвэл зүгээр хүмүүсийг төөрөгдүүлээд тэрэгдүүлэх гэдгийгсэн ч яж бол. Тод нэг трейг жоохон айлгах гэ те. Басаа. Чи бас ингээд хүн шинэ хүн орж ирэх юм бол далчгнаад байгаарай надад хүн байгаа шиг бодлоо нэг айлгадаг нэг тийм явж ич магадгүй те. Магадгүй. Цэдүүлээ уулийн 270 дээр хойлох юм ярьсан гэсэн. Тийш нэ. Тэрийн золаарсан. Тийм. Тэг манай хоёр ер нь үй ингээд хөөрхөн уулзаад юм яриад ах шиг байлээ. Симирх алгуулад бас төлөвлөсөн юм аа, төлөвлөж байгаа юм аа тий. Нэвтрүүлгийн багаас бас нэг ярих даалгавар өгсөн. Тэгсэн. Манай шинэ оролцогч Инх Тамирт. Тэг Инх Тамир маань октоодын өрөөр ороод уулаатай ярихаар шийдсэн. Тэг энэ хоёр ч бас саль бие биенээ мэддэг гэж хэлээ шүү дээ. Нэг зураг авалтанд орж исэн гэсэн. Тийм тэгээд шинэ оролцогч маань уулаатай бас ярьж үзээд Жиюнтай бас ярьж үзээ. Ер нь ингээд охтуудтай ярьж үзээд яваад байгаа. Гэхдээ өөрийгөө бол тэгээ би нэг хүн дээр тогтвол нэг хүн дээр тогтноо. Тэгээ би юм шиг залуу биш ээ гэх юм шударгаар хэлчихжээ. За тэгээ дараа Kiss Mary Kill гэдэг бас тоглоом явагдсан. Тэр сонирхолтой байсан. Инки маань Жиюны нүрээ бүр амар хүчтэй гэсэн. Хамар нь өвдсөн гэсэн. Тэр чинь харахгүй шүү дээ. Инки чинь баахан ингээд бас нэлүүлсэн юм чи. Тэгээ зүгээр жоохон нэг дотроо бачимдаад тэгээд нөө яатсан тэр жоохон гитэрсэн л дээ. Тэгтээ жоохон муухай санагцсан надад. Тэр живнийг бол аяга өрөвдсөн тэр үед. Ямар муухай чамд идэм бэ гэж бодсон. Сөн нацаг золоотой Марисны уулыг очиод өмссөн тий. Боломж олцсон тэр л ер нь би нэгээ ер нь үнсээд байгаа шүү дээ. Манай хэд чинь болол тий. Нацаг бол бас уйлаад бас жоохон сонирхол байгаад байгаа юм шиг санагдсан шүү. Тийм байсан. Тэгээд одоо юу гэдэг зарим нэг оролцогч нар ч юм бол ингээл хөөрхөн хацар матар дээр нүүсдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм яваад байгаа. Тэгэхэд бол зарим нь очил гэл нэг өрхөө. Тэгээд тэр орой маань өрн хайдавай нууц өрөөр орох хэрэгтэй ашигласан. Тэгээд мэдээж цэдүүлэг сонгосон. Цэдүүлэг мэдээж тийм исэн. Тэр хоёр тэгээд орондоо үнсэлцээд унтсан. Унтсан ч зүгээр ингэж унтсан шүү. Тэгээ би зүгээр л унтсан гэдэг ярьчихсан. Тийм гэж ойлоо. Үнсэлцээд унтсан гэхээр зүгээр гохгой хорхиад унтсан л гэж ярьчихсан. Ер нь бол тодорхой болчих байсан. Ер нь яг за яадаг ч гэсэн золоо нацгаа хоёр матч хийх юм байна. Тэгээд цэдүүлээ өөрөө хоёр матч хийгээд тэгээд тод трей хоёр матч хийх юм байна. Тод трей угаасаа матч хийсэн. Яагаад гэвэл дөрөвдөд нөгөө нэг централ тивос pop-up хийсэн шүү. Тийм Шангрила тийм. Шангрила pop-up хийгээд тэр хоёр маань албан ёсоор үргэж байгааг зарлсан. Тэгээ нэвтрүүлгийн туршаал үргэжсэн гэсэн. Тэгээ нэвтрүүлэг дуусаад одоо хүртэл үргэж байгаа. Тэгэхээр хамгийн анхны шинэ хосууд гарч ирлээ. Official хосууд. Тэр хоёр угаасаа хөөрхөнтэй. Айгуу амар гоё зөгцөж харагдчихлээ тэр. Таарсаас бүр ингээд амар таарч осож ил харагдчихлаа. За тэгээд тиймэрхүү сонтой байлаа энэ 4 дугаар. Тэгээд дараагийн дугаар дээр бас өгөөд хоорондоо яаж тулцах нь уу? Тий. Хин хинийг хасах төлөвлөгөөтэй байна. Цэдүүдээ хоёр маань өргөнөөсөө гарч ирээ ямар байна? Тэрийг бас хармаар байна тий. Гэтэ энэ олон дугаарыг одоо үзсний дараа нэг бодогдсон юм нь оролцогч нарт мэддэгддэггүй камер байвал зүгээр юм санагдлаа. Мэддэгддэггүй камер байдаггүй маа гэхэд одоо юу гэдэг нууц микрофонууд энд тэнд байрлуулчих зүгээр юм санагдсан. Гэтэ бас эвгүй штэ яг хамаагүй бүх юм бичээд хамаагүй. Үгүй камерын бол мэдээж тэгж нэг хамаагүй тэр нэг хуцунараас айлдаг эсвэл 0 тийм газар тавихгүй штэ. Зүгээр юу гэдэг нэг гадаа мадаа тэр ингээд нууц очиж яриа хийдэг тэр тамхины өрөө мөрөнд ч юм уу те. Тийм тамхины өрөөнд асуусан бол тийм аягүй хэрэг. Тэнд бас ингээд нэг ганц нууц микрофон дээр тавьсан байсан бол бас нэг зарим хүмүүсийн яриаг бас сонсоод бол бас гоё байвал гоё байна. Хүлээлгсэн бол уушлаараа тэр 4 дугаараа ингээд базаад хийчлээ. Тэр нүүдэл суудлаад аягүй завгүй байсан. Ер нь аягүй завгүй. Ер нь аягүй ядарч байна. Ойр тул ер нь аягүй завгүй. Like, subscribe, comment, share бла. 4 дугаар яваа тэгээд нэвтрүүлэг маань дууслаа шүү. Тэгэхээр 2 реакшн яваа тэгээд нэвтрүүлэг дууслаа. Юу болохыг тэгсэн яд өглөөж байна. Тэгээд за баяртай. Сэтгэлээ уулзаарай. За.